За манайха Guangzhouд ирээд хэрвээ H&M брэндэд дуртай хүмүүс байх юм бол энэ чи хотын төвд байрлах нэгэн том H&M-ийг үзүүлэхээр шийдлээ. Тэгээд үнийн хувьд бас их гоё боломжийн. Дээрээс нь хүн болгоны өмсчгөөр загвар болоод сонголт сайтай, арзмаар сайтай байдаг бол хүмүүсээ мэдгөх. Тэгээд чадлаараа миний хувьд бас үнийг нь та бүхэндээ харуулад явнаа. За тэгээд өмсгөлийн хувьд дандаа Европ арзмаартай байдаг. Дээрээс нь үний хувьд бол их боломжийн байдаг байгаа. Миний энэ бүх бичлэгэн дээр лайк дарж, subscribe дарахаа битгий мартаарай. За энэ болохоор Link Plaza гэдэг Guangzhouгийн бас нэлээд юм томоохон худалдааны төв байгаа. Хамтдаа орцгоё. За хэрвээ бас цэцэг авахаар бол энэ хүү Link Plaza дотор цэцгийн дэлгүүр байдаг. За мөн энэ чинь машины худалдаанууд ихээр гардаг байгаа. За хэрвээ та нар санаж байгаа бол би өмнө үзүүлсэн нөгөө нэг миний орсон өсчин байгаа шүү дээ. Тэр одоо өсчин салууны барилга байгаа маа. За H&M рүү хамтдаа орцгоё. Тэгэд яг одоо бол зад хямдрал зарлцсан үеэр нэг ирчихлээ. Тэгээд за энэ бүх цамцнууд яг одоогийн байдлаар 23,000 төгрөг орчим байна. За гэх төрөл бүрийн гоё цамцнууд байж байна. За энэ маань болохоор 38,000 төгрөг хавцаа тэр байна. За энэ дээр байгаа үннүүдийг бүгдээрнгийн 2 хуваагаад ард нь 3 тэг нэмээ явчаарай гэж би дандаа зааж өгдөг. Тэр аюу амархан байгаад байдаг. 99 он. За энэ бол нэг 48,000 төгрөг хавцаа орчим үнэтэй өмөднүүд байна. За H&M-тэй хамгийн төстэй одоо манад байдаг брэнд бол Terranova болон Calliope байдаг те. Тэгэхээр Calliope Terranovагийн одоо арзмаар өмсгөл надад бол яг л таардаг. Тэгээд яг материалын хувьд бол H&M Zara-га бодвол Terranova Calliope-ийн жоохон материал нь ялгаатай байгаад байдаг. Гэхдээ бас Terranova Calliope бол би өөрөө их дуртай. Нэг яг гэрийн хувцснууд болоод юм зөөлөн өмдүүд их зөөлхөн байдаг шүү дээ. За тэрнтэй бол загварууд бол их төстэй байдэн шүү. За тэгээ ер нь бол H&M брендийн байнгын хэрэглэж болцсон хүмүүс манайд Монголд бол бүр зөндөө байдаг те. За энэ их гоё гадуур өмсгөл байна. За энэ нэг 98,000 төгрөг орчим байна. Хөөрхөн байна. За энэс том H&M-ийн хаяг авъя гэх юм бол бас Pop-up Park гэдэг арай өөр газар бас байдаг. За эднэр бүгд 48,000 төгрөг болцсон байгаа юм байна. За эднэр болохоор за нэг 42,000 төгрөг хавцаа байна. Эднэр одоо яг нөө сэл зарлцсан үеэр ирсэн байл да 38,000 төгрөгийн үнэтэй өмднүүд байж гэн. За тийшээгээ бүр хямдраа явчлаа. Бүр 29,000 төгрөгийн үнэтэй өмднүүд байна. Ер нь нөгөө ийм брэндүүд чи яг нөгөө загвар хуучрахаараа дандаа хамаг юм хямдруулчихдээ штэ. Хамгийн амар юм нэг арзмаараа мэдээд авсан байхад дахиж нөгөө арзмаараа өөрчлөлт авах шаардлагагүй таал таргалж одоо сүлжин хасаагүй бол бүх юм яг хэвэндэл байж идэг тий. Одоо энэ хөрх өслөг хүр мэдэж байна. За энэ шинэ загварынхаа арай үнэтэй байна. Энэ бол 250,000 орчим. Тэ. Хуучин загварынх нь бол дандаа хямдарсан байгаа. Энэ 70 он тий. Энэ бол нэг 34,000 төгрөгийн хавцаа юм гой гой ноосон цамцнууд байж байна. Энэ нөө арзмааргүй болцснууд нь ингэж хямдарч байгаа гэсэн үг л дээ. Эднэр бүр 24,000. Яа. Ууг нь бол эдгээр чинь энэ 120 оноор зарагдаж байсан юм байна л да. Одоо тэ бүгд 50 болцсон байгаа юм байна. Тэгтээ бас кассан дээрээс яг нөгөө нэг худалдагчаас авахдаа яг хэдэ гэж бас нарийн асуучууд илүүдэхгүй байхаа. Ягаад тэр нөгөө үнээр бичсэн үнээс арайч хөөр зөрүүтэй өсөж магадгүй. Тэгтээ бүр нь бол бүр амар хямдарсан байгаа дээ. Бараг аутлет рүү орцсон гэх юм уу. Энэ ямар хөөрх юм бэ? Энэ цагаан. За энэ гоё суум байж байна. Кэтнүүд гэж. За энэ нөгөө нэг эдгээр бүр амар хямдарч. Эдгээр чинь ууг нь арай үнэтэй байдгийн. Нэг ядаж 40 онтой байдаг хөхгүй. Зарим нь 80 онч гэдэг. Янз бүрлэгдэг л та. Тэгмүүд эдгээр одоо ердөө 4,800 төгрөг болцсон байгаа юм байна. Энэ юунууд эмэгнүүд хартаа нам хямдарч. Би бол энэ H&M-ийн эмийг бол байнга зүйд юм аа нэг хашил өгдөг байхгүй юу? Айгу амар байдаг. За тэр таавчиг 40,000 орчим. Энэ гутын кетнүүд нэг 30,000 төгрөг орчим. Эднэр бол ингээл сайхан хямдарсан л яваад байна л та. Малгаанууд байж байна.
Энэ ямар хөөрхөн цүнх вэ? За энэ дээр 199 гэж гэхдээ тэн дээр 129 гэхээр энэ бас хямдарцлаа юм шиг. Ер нь бол энэ дагаа баг бүх юм нэлээд хямдарсан байгаа даа. Энэ цүнх их хөөрхөн санагдаад байгаа надаа. Тэ. За оймснууд хідэн пэрэр байна. 1 2 3 4 5 6 7 хос оймс 80 орцсон 7 хос оймс нэг ойролцоогоор 38,000 төгрөг гэж байгаа юм байна. Чи бол би бол энэ H&M-ийн оймсонд их дуртай. Эвтэйхэн байгаад идэг. Гол нь та бүхэн маань авахтаа нөгөө арзмаараа харах бол одоо чи 34 36 гэсэн мөн энийг авчих юм бол таардаг байхгүй юу? Их жоохон яг арзмаараа маш сайн сонгож авахгүй бол жоохон тэгээд идэв шүү. Ер нь бол нөгөө 39 41 41 гэдэг нь бараг болцоод идэг гэх юм уу. Энэ бол ингээд хэд хосоор 1 2 3 4 5 6 7 хос оймс 48,000 төгрөг гэж байгаа юм байна. Бүр энэ дээр бүр дахин хамдраа ороод ирлээ. Энэ баг 38,000 юм. За энэ 39-оос 41 арзмаар. Надаа энэ одоо томтголоо. Яг хол энд бол янз бүрийн арзмаар 36 38 36 38. За баг би энийг авсан дээр баха. Энэ ногоон өнгөтэй авсан юм байна. Ямарсан би нэг оймс авнаа. Өө энэ хараа 4800 төгрөгний орчим юм оймсудаас хямдарсан байна. Яг одоо хямдралтай үеэр нь ирэхээр бас их зүгээр. Ер нь энэ баярын үеэр ингээд тааруулаа ирчих юм бол юмнууд их гоё хямдарчдаг. За энэ цөөхөнд бас хямдарсан явж байна. За энэ юпхнүүд бас хямдарчиж. Энд байгаа их бараа ер нь бол 38,000 орчим төгрөг болчихсон байгаа юм байна л да. 79 юм. Тэгээ энд 38,000 төгрөгөд ийм гоё жакет мэкет авч болох нь шүү дээ бүр. Ер нь яг энэ season дуусаад яг нөгөө загвар хоцорсон үеэр болж игэл брендийн дэлгүүрүүд хийсэж байгаарэ их гоё хямдарсан байдсан шүү. Энэ ямар хөөрх юм бэ те? Үнэстэй гоё хүрдэг байна. Та нар баг натаа хамт дэлгүүр өссөөр хагаад миний баг сонирхлыг баг мэддэг болж байгаа хөтэй одоо баг. За энэ хүнийг иймэрхүү юм сонирхож барьж аваад идэв билээ. Ой нараа ингээд 24,000 төгрөгийн үнэтэй гоё маш гоё ноосон цамц байна. Энэ ямар хөөрх юм. Энэ нараа 190-с 100 ям болоо хямдарсан явж байна. Энэ туулаатай юм байна. Гуанчжоу бол өөрөө хятад дундаа миний зүгээр анзаарснаар их гоё сайхан дулаахан гадны иргэдэд их нааштай хүлээж авдаг, хямдхан, тухтай. Дээрээс нь одоо нэг хойд зүгийнхнээ бодох юм бол арай жоохон европчууд тал руугаа гэх юм нэг юм ухамсартай хүмүүс байгаад санагдаад идэв. Тэгээд хэрвээ 8 арилжаа хийхээр сонирхолтой бол та бүхэнд хамгийн тохирох газар. Тэгээд монголчуудын сүүлийн үед хамгийн их зорж ирдэг болсон газрууд нэг учраас аяллаа үеэр одоо нэг төөрж бодлохгүй байх үүднээс нь хаанаас тийм юм байна, ийм юм байна гэж хайж байгаа үед нөгөө хаана гоё эмхтэй хувцсны дэлгүүр байна гэхээр айгүй хэцүү байхгүй. Дотор хувцсны дэлгүүр тусдаа, цүнхний дэлгүүр тусдаа, зах тусдаа, гутал тусдаа. За тэгээ брендийн дэлгүүр тусдаа, олон улсын лакшери брэнд тусдаа, нутгийн брэндүүд нь тусдаа, одоо манайхаар гоён тусдаа, зүгээр метроны буудлуудаар байж байгаа брэнд бас тусдаа. Тэгэхээр яг нэг иймэрхүү дэлгүүр ийм газар байна гэдэг ингээд бичлэг хийгээд үзүүлчих юм бол та бүхний аяллаа цагийг хэмнэх юм болов хэнийг ч гэсэн хэрэг болох юм болов би бодсон. Үүднээс ингэж сайхан сэтгэлийн үзүүр шар тос гэдэг шиг ингэж бичлэг хийж оруулж байгаа шүү. За тэгээд мэддэг нэг нь байх юм бол наа чинь тийм байна. Энээс л тэнд гоё байдаг гэдэг ингээд томроод байхгүй шиг эн чинь мэдхгүй нэг нь мэдээд авъя гэж л хэлж байгаа. Өөр ямар ч зориггүй учраас тэгээд хэрвээ хүсэх хүмүүс байх юм бол хаягийг нь комментээр аваарай. Баярлалаа.